Хүний оюун санаа гэдэг бол яг ийм үржил шимтэй хөрстэй адилхан. Бүх зүйлийг ингээд сонирхож, бүх зүйл рүү орж идэг. Ялангуяа муу зүйлийг сонирхолтой хандж идэг юм зүйл байхгүй. Тэгэхээр саяны коммент ирсэн мэн те өөрийнх нь талаар ийм сөрөг ихтгэл өмжилтэй хүний бодлыг яаж өөрчлөх вэ гэж байна. Тэгэхээр хамгийн гол зүйл бол тэр хүний хүсэж байгаа зүйл бол ерөөсөө л чамааг өөрт чинь итгэлгүй болгох, өөртөө эргэлзээтэй байлгах, амьдралын урам зориг төр таашаал гэдэг зүйлийг мэдрэхгүй байлгах гэж доороо л байлгах гэдэг. Энэ итгэл өмжил яваад байгаа байхгүй юу? Түүнээс зүгээр үг биш. Энийний цаана маш олон сөрөг итгэл өмжлүүд бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгэн тийм сөрөг итгэл үнэмшил бий болцсон бодол санаанд бол тийм богино хугацаанд үр дүн гаргана гэдэг бол маш хэцүү. Яагаад гэвэл нэгдүгээрт бидний амьдралын зорилго бол ямар нэг хүний бодол санааг өөрчлөхөөс илүүтэйгээр яг л өөрийнхөө бодол санаа, итгэл үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлэхэд орж байгаа. Тийм учраас альва хин нэгний бодол санаа, өөрийнхөө үнцгийг нөгөөндөө зөвөр ойлгох ч гэдэг юм уу те. Инхээс илүүтэйгээр бид нар өөрийнх нь талаарх өөрийнхөө итгэл үнэмшлийг маш сайн бэхжүүлэх, илүү тодорхой ойлгох, ойлгомжтой болох, илүү агсан түвшинд болох. Энэ маш ч их чухал. Тэгэхээр өөрийгөө өнөөдөр хэр их үнэлж, өөрийгөө ямар түвшинд харж ийн гэдэг маань хүнд үнэлэгдэхээс илүү чухал байдаг гэсэн үг. Тэгэхээр хүн бол өөрийгөө хамгийн хүчрхийлдэг амьтан. Өөрөөсөө арай бага хүчрхийл мэдэрч байгаа хүнтэй бол төвчээд амьдраад байж чадаад байдаг. Өөрийгөө хүчрхийлдгээс нь арай илүү хүчрхийлээд байвал салах гад байдаг юм баггүй. Тийм учраас иймэрхүү харилцааг өөрийг нь маш их сөрөг тэлэмжлэр болохгүй чадахгүй чи тэнийг мангар гэд ингээ хэлсээр байтал хамт байгаад байна гэдэг маань өөрөө дотоод сэтгэлдээ өөрийгөө бас маш их хүчрхийлж байгаа хэлбэрэ гэж би бодож байна. Нэгдүгээр. Тэгэхээр хоёрдугаар төрөл ерөөсөө л тухайн хүний чам руу чиглэж байгаа тэр сөрөг итгэл үнэмшил чамааг болохгүй бүтэхгүй гэсэн юм сөрөг итгэл үнэмшлийг өөртөө маш сайн оруулж өгөхгүй л байх хэрэгтэй. Дотоод итгэл үнэмшилтэй оруулах байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ зүгээр л нэг жишээ авахд те 6-7 сар уулзаагүй 2 найз уулзаал нэг нь нөгөөдөө хөө чи чинь цараа чи ямар амар турцэн цог хийцэн чи ярал өвчтэй болсон юм шүү автартай болсон юм шүү зтэй гэд хэлсэн гэд төсөөлөө. Гэтэл нөгөө найз нь тэрийг маш хэмзгээр хүлээгээд аваад өөрийнх нь итгэл үнэмшил буюу оюун санаандаа нэвчүүлээд авчихсан. Тэр талаар ингээд үе бодоол яагаад гэсэн юм болоо нэрээ би ингээд байгаа юм болов гэд. Тэгээ энийг юу гэдгийг те нөгөө 3-4 өдөртөө боцоор байгаад жилийн дотор баг энэ хавдар тусах боломжтой гэсэн. Тэгэхээр үг гэдэг маань баг хараа шахуу те ийм хортой зүйл байдаг юм байна гэдгийг бүдрээ ойлгох хэрэгтэй. Наана бид нэр төвчих ёстой, үг сонсож сурах ёстой гэдэг ч гэсэн яг өөрийг нь зөв шүүмжилж байгаа, зөв хязгаарлаж байгаа, зөв хэлж байгаа үгнүүдэд бид нэр төвчээр дандах болохоос биш өөрийг нь уруу дараа болгож байгаа, өөрийг нь өөрийнх нь эсрэг болгож байгаа ийм зүйлсүүдүүд бол хизээж зөөлөмжтэй байж болохгүй гэсэн үг.